Өглөө хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжлэн зочны цагаараа танд хүрч байна. Манай энэ удаагийн зочноор Эко гар утас компани захирал Батцарг ах маань хүрэлцэн ирсэн байна. За танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу та? За баярлалаа, та бүхэнд ч гэсэн өглөөний мэндийг хүргэе. За таны хувьд сүүлийн үед ямар бүтээлүүдийг илүү урлаж байна? За манайх утасны тавир хийгээд араас нь 5 гамбан зөвлөлдүүлжсэн бол одоо аль болох гэр ахуйн чиглэлийн нэг сүлийн бэлэг дурслалын чиглэлийн модын хэллүүдийг үйлдвэрлэж байна. Тэгээ мэдээж гаднаас хуванцар энэ төрлөн бүтээгдэхүүнүүд маш их орж ирдэг. Тэрнтэй өрсөлдөх тэрийг орлох үз тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээ тэгээд хэрэглэгчдэд хүргэж байна да. Эко гэдэг чинь шүү дээ тий. Тэгэхээр энэ эдгээр модон бүтээгдэхүүнүүд нь бас лак юм уу янз бүрийн будагч бодис юусоо агуулаагүй гэдгээр онцлог уу? Эко гэдэг нь нэг модыг тарж ургуулад хүн сэргэх боломжтой гэдгээр эко болж байгаа. Тэгээд мэдээж нэг гамбан цалгаш гэхэд хэрчгтээд хүний хотод руу ороход ургамал юм чинь асуудалгүй. Харин хуванцар гамбанцууд ингээд хэрэглэгдээд хотод хэрэгэлсэн айлд хол ноосор байж дээ шүү дээ. Тэр бүх хуванцар хайцсан байвал хүний хотод руу орж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэр талаас маш эко болж өгдөг. Тэгээд мэдээж манай 5 гамбанцуудын хувьд бол хүнсний зүрэлтэй тосон төрөлхтэй болсноор давуу талтай. Тэр мэдээж эрүүл хаан шинжилгээний бичгийг авцсан тийм тосон төрөлх байдаг. Анхны одоо энэ гар утасны тавиур чинь ерөөсө дээр ингээд янз бүрийн айгу гой өгнүүдийг бичдэг гэсэн шүү дээ тий. Эдгээр өгнүүдийг бичих анх энэ гар утасны тавиурыг ер нь хийх санаагаа хаанаас авчээ? Анх тавилга хийдэг байхдаа манай хаягдл материалыг гарч түлэгдэх юм уу тэг хаягддаг байсан. Тэгээд тэрнгөөр юу хийж болох вэ гэж ярилцж байгаа анх бидэд энэ утас тогтоогч тавирыг гар багчин дээр хийж ирсэн. Тэгээд 19 онд Германы засгийн газраас авах хүчлээ төсөл зарлагдахаар нь төслөө бичээд өгсөн чинь инновац шингэсэн бүтээгдэхүүн гээд 200-д шалгарч гарч ирээ. Тэгээд араас нь оюуны өмчт ингээд бүтээлээ өгсөн чинь манай оюуны өмч патент хэрэгс гарч ирсэн. Тэгээд утас тогтоогч хэрэгэлдэг байсан бол дээр нь гоё үг зураг хэвлээд байгууллагын лого энтрийг сийлээд бэлэг дурслын зүйл болж хөгжсөн. Өдөрт ер нь та хэдчнээ бүтээгдэхүүнийг гэдэг юм үйлдвэрлэж байна? За манай утасны тавир бол номингийн бүх салбараар зарагддаг учраас жоохон эрэлттэй байдаг. Тэгээд нэг өдөрт нэг 100-аас 200 ширхэг бол үйлдвэрлэдэг. Тэгээд яг нэг эрэлт нэрвэлтээс л болдог л доо мэдээж эрэлт байж ижил үйлдвэрлэнэ. Тэгэхээр бидэд заавал Монгол гэхгүй те бас гадагшаа газар захиалгууд их орж ирдэг. Тэрэн дээр саяхан манай Солонгост бас салбараа нээж бас манай бүтээгдэхүүнийг Солонгос зардаг дэлгүүр бас гэрэтээр ажиллаж эхэлж байгаа. Таны хувьд одоо яг хичнээн ажилтнтайгаар үйлдвэртэй ажиллаж байна. За анх бол тавилга хийдэг байхдаа нэг 3-4 үйл ажилладаг байсан бол одоо энэ автоматсын тоног төхөөрөмжн дээр нь үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлж байна. Тэгээд одоогоор өөртөөгөө ингээд 12 хүнийг ажлын байраар хангаад явж байна. Тэгээд тухайн үед тавилгын үйлдвэрт муучаан байсан залуучууд маань одоо дизайнер болсон хөгжөөд хамт хөгжөөд сайхан өсөн дэвшээ явж байна да. Одоо нөгөө нэг ажилтнаа бүгдийг нь бас чадваржуулахаар та өөрөө сургадаг уу? Альсвал гадагшаа бас ингэ сургалтанд хамруулдаг уу? Ер нь гадагшаа сургалтанд хамруулж сургана. Анх бол муучааныг бол би хар ажил хийдэгсэн залуучуудыг бол мод харуулж сургаал, зүлгэс сургаал, фрезердээ сургаал, угсар сургаж байсан бол одоогийн энэ үйлдвэрлэл бол тэрнээс илүү хүсэж байгаа, тэрнээс илүү шаардж байгаа учраас залуучуудаа дандаа мэргэжлийн сургалт, мэргэжлийн багш нар ингэ заалгаж сургалт авч одоо үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Тэгэд өөрөө болохоор харин одоо тэр хүмүүсийг яаж зөв зохион байгуулах уу, зөв удирдах уу, яаж ингээд бүтээгдэхүүнийг хүмүүс таниулах уу, танилцуулах уу гэдэг дээр суралцсан явж байна да. Таны хувьд одоо эдгээр бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэгчдийн шаардлагаар гэдэг юм уу үйлдвэрлэж байна уу? Альсвал одоо өөртөө төрсэн санаагаач гэдэг юм уу хэрэгжүүлж ажиллаж байна уу? Ер нь бол хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу ихэнхдээ санаа авч үйлдвэрлэдэг. Одоо ийм бүтээгдэхүүн хийлгэмээр байна ч гэдэг юм уу, ийм бүтээгдэхүүн хийлгэж ингээд танах хийх үү, бэлэг дурслын чиглэл ингээд өгье ч гэдэг юм уу. Нэгсэл ийм бүтээгдэхүүн гадаадд ингээд байдан мад чи Монголда хийгээч тэгээд манай хэрэглэнээс ирж гин. Тэгээд бас өөрөө бас нэмж хөгжүүлж төгшүүлж бас хийн л дээ. Одоо яг энэ эдгээр бүтээгдэхүүн хийж байгаа моднуудаа гэдэг юм уу хаанаас их хвчлэнгээ оруулж ирдэг юм бэ? За нарс модыг бол Монголоос мэдээ Монголд маш их байдаг. Тэгээд яг хар модоор яг юм хийхээр маш хагаралт, цууралт, давирхай гардаг. Тэгээд бас нөгөө өөрсдөө яг манайхын хатаа чандаг юуг болохоор техник болохоор бас дараа нь асуудлыг үүсдэг болохоор нарс модыг бол дотоодосоо хэрэгжилж байна. Тэгээд хатуу царс модыг бол урдаас захиалгаар оруулж ирж яг юм хэрэгцээ зориултаа хатуу мод болон энэ
утасны тавиур, зарим үзэг болны сав ингээд эдлэгээ сайн даах, хатуу мах мод байх шаардлагатай учраас тийм модоор хийж байна. Одоо энэ эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ яг ижил төрлийн мод ашиглаж байгаа юу альсвал өөр одоо бүтээгдэхүүн болгоноос ашиглаад өөр тий. Одоо жишээ нь одоо тав гэхэд урдаас маш их олон тавнууд орж ирдэг, модон тавнууд орж ирдэг. Нөгөө халуун орны мод хулсаар хийсэн тав гамснууд ч нөгөө Монголд ирэхээр чигт оронд байх хэвээр мод ч ингээд хуурайш ийм уур амьсгалын өөрчлөлт болоод Монголд ирээд хагардаг. Тэгээ нөгөө модон тав гаман зурулж зарж байгаа хүмүүс мань бас айгүй манайд их холбогддог байхгүй. Энэ оруулж ирсэн нөгөө тав гамцны маань тал нь ингээд зарцгаас өмнө хагараад байна тий. Тал нь ингээд зарцсан өнөө хагарч буцаж асуудал үүсээд байна гэд. Тэгээ манайхаас бас ингэж гэрэтээр болон бөөний үнээр үйлдвэрсмэн худалдаж яваад ингээд дэлгүүрүүдээр зардаг гэрэтүүд байдаг. Тэгэхээр тэр талаараа яг онцлогтой л хийн тий. Мэдээж гамбанцыг зөөлөн модоор хийж болохгүй. Хэрчгэр чинь өөрөөл хонхоогоол асуудал үүснэ. Тэгээд тавыг бас заавал хатуу модоор хийгээд авах шаардлагагүй зөвхөн юм дээр нь тавьж чип-плетерээр ч юм уу ингээд ашиглах учраас ерөөсөө зөөлөн мөртлөө ингээд Монголын цаг ур тохирсон. Тэгээд аль болох манайх нөгөө нэг үндэсний үйлдвэрлэлд үнэтэй байхыг хүсдэг. Аль болох автоматсын тоног төхөөрөмжөн дээр хурдан шуурх олноос нь олноор нь гаргаад хэрэглэгчтэй хямд нийлүүлэх тийм зорилгыг бас барьж ажилладаг л да. Одоо нэг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэхээр л манайхан ч одоо айгүй үнэтэй байдгаа гэд ер нь бол шүүмжилдэг шүү дээ тий. Таны хувьд хямдхан байхыг зордгоо гэд ярьж байна. Хямдхан бай гэхэд ер нь хамгийн түрүүнд голдох уу? Танаас одоо ямар зүйлийг илүү шаарддаг юм бэ? За танд бас ямар зүйл нь илүү хохиролтой байгаад идэх юм болоо? Мэдээж нөгөө нэг олон хүмүүсийг цалинжуулж байгаа маш их зардал өртгөө бас дарна нэгдүгээр. За цаашлаад мэдээж татвар тий бусад зарлалууд байгаа. За тэрний цаана ингээд цалин хөлсөө тавиад нэг үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь ашигтай ажиллахыг бодно тий. Тэгэхэд нөгөө нэг үндэсний үйлдвэрлэлийн баталгаан үнэтэй гэдэг бас хэрэглэгчтэй бас гондол санал хүсэл байдаг тий. Тэгэхэд манайх юугаар энийг даван тулдаг гэвэл манайх автоматсын тоног төхөөрөмжөнд маш хурдтай ажилладаг тий. Тэгээ нэг битгэхдээ бас бүр олон хүн ажиллаад ингээл амар их зарлага гаргаад байгаа ш. Бага хүчээр чадварлаг хүмүүсийг ингээд хурдан олон бүтээгдэхүүн ингээд гаргах. Тэгээ тэргийн мэдээж яг эрэлттэй газар дээр ингээд борлуулах тийм л үйл ажиллагааг одоохондоо хэрэгжүүлж байна. Тэгээ цаашдаа бас өшөө илүү хөгжиж өшөө олон бүтээгдэхүүнийг бас зах зээлд нийлүүлэх байхаа. Зорилго бас маш их байгаа. Таны хувьд нөгөө нэг одоо ингээд оруулж ирж байгаа компаниуд бас танд ханддаг гэдээ ярьсан шүү дээ. Оруулж ирсэн бүтээгдэхүүн нь ингээд хагарчлаа, эмхэрчлээ гэдэг юм уу. Тэрийгээ эргээд танахаар одоо засуулъя гэдэг тийм тохиолдлууд ер нь хэр танд тулгарч байна. Тэр чинь хулс мод чинь модыг чинь маш нарийнхан зүсэж олон удаа наадаг учраас тэрийг засварлаад нэх үр дүн байхгүй л тий. Тэр бол наалт байгаа юм чинь 5-ыг наалахад дахиад цаана 10, 20, 30 наалт байгаа учраас ерөөхдөө маш засвар авах ерөнхий боломж маш муутай байдаг. Таны хувьд онцгой захиалга авч ирсэн тохиолдол байна уу? Одоо жишээлбэл за би нэг юм хос модон ийм юм авсан юм а. Гэтэл энэ маань ингэчихлээ. За энтэй ижлэхнийг ингээд бүтээлийг яа гэдэг юм уу? Тийм тохиолдол. Тавилга гэдэг хот бол тэмхүү тохиолдол маш их байдаг байсан л да. Урдаас тавилга захиалждаг, тавилганых нэг хөлн хураад ирдэг ч юм уу, нэгэсвэл хөлн тэр чигээр байхгүй дутаад ирсэн ч юм уу тохиолдлууд маш их байдаг. Тэгээд тэр яг өнгийн дагуу те хийх нэгсэл нэг рестораны маш олон саналны захиалга ирэхэд хөлнүүд нь хураад ирдэг ч юм уу, таланд байхгүй болоод ирдэг тохиолдол байдаг. Тэр үед бол бас яг л дуурайлгаж хүлийг хийгээл сайхан углуурдаж хийгээл тэгэл автбудгаар бүр автын кодоор ингэж будгийг гаргуулж хагаад хийдэг тавилга засдаг үе бол байсан. Тэгээд одоо бол тэр зүйлээс тавилгаас манайх ерөөсөө хөндөрсөн дан яг энэ чиглэлээ нэг зүйлээ ингээд сайн чанартай бариад их зорж байгаа. Ер нь жижиг дундын үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн илүү их тулгардаг асуудал гэх юм уу? Аюу хүндрэлтэй байдаг зүйлүүд нь юу байдаг вэ? Одоо ерөнхийдөө тэгээд яг модын идэл манай хувьд бол мэдээж нөгөө нэг эн чинь нэг удаа хоол аваад идэх ч юм уу те ингээд нэг оймс шиг ч юм уу илэгдээд байдаг нойлын цас шиг тийм гарчдаг зүйл биш. Манайх чинь нэг авлаа 2 3 жил те тэгээд 5 10 жилдээ хэрэгжилждэг. Бүр ингээд гамтай хэрэгэлдэг хүмүүс байдаг тийм учраас манайх ингээд айл болох ингээд загвараа өөрчилдөг тийм ингээд дараагийнх нь одоо загваруудыг гаргаад ингээд олон төрлөөр ингээд хүмүүс санал болгодгоор л даваа талтай. Тэрнээс шиг ингээд манай яг үйлдвэрлэлийг манайхтай төстэй үйлдвэрлэл явуулж байгаа газруудад нэг 2 3 жил яваал зөнхэд үйл ажиллагаа зогсоод өөр чиглэлөө хороо явчих хандлага байдаг бол манайх бүхэл бүтэн улс орон юм чинь тийм нэг ийм үйлдвэрлэлийг цогцоор нэг төвжүүлэх ёстой гэсэн тийм зорилготой ажиллаж байгаа учраас манайд маш их төлөвлөсөн ажлууд байгаа. Тэгэхээр
одоор бол тийм саад татвар бол манай хувьд бол байхгүй. Бид бүгд хичээгээд дөрөвнөөс хаа ажиллаж байгаа. Одоо яг танахыг хичнээн салбартай болоод байгаа бай. За манайх анх бол яг ингээд мэдээж олон өөрийн нэрийн төлбөр нэгээд дараагийн төлбөр ингээд нээхэд ажиллаж байсан боловч мэдээж нөгөө нэг талбай түрээслээд худалдаж цалинжуулаад ч гэдэг юм. Тэгэхээр яг ганц нэрийн бүтээгдэхүүн зарна гэдэг бол маш хохиролтой, алдагдaltaй байсан учраас одоо манайх номын туцнаа тавирыг нийлүүлсэн. Тэгэхээр номынгийн бүх салбараа бусад 5 гаманцаа нийлүүлэх зорилготой одоо нөөцөө гаргаад үйлдвэрлэлийн хүчинжлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Тэгээ одоогор бол дорнод тэгээд хотын паркууд малч гэдэг юм уу төмөр замд гэдэг салбарууд төр манай бүтээгдэхүүн зардаг. Тэгээд гол манай борлуулалт хийгдэг бол дандаа онлайнаар пэйж хуудасаар маш сайн өндөр захиалга аваад хүргэлт тавьдаг хүргэлтийн компанид өгөөд хөргүүлждэг. Тэр нь бас нөгөө хүмүүстэй ч гэсэн амар хайгаа яваад байхгүй ч гэдэг юм уу те цаг алдаад байхгүй. Хин хинтээ тийм одоо сошиал ертөнцийг бас сайн ашиглаж байгаа. Их оронч хэрэглээг ер нь хүмүүс хэрэгжилж байна гэж та харж байна. Урдаас одоо юм л бол урдаас захиалаад авчдаг байсан. Одоо тэр үе ер нь ард хоцорсон уу? Аль эсвэл их оронч хэрэглээгээ ер нь хэрэглэх нь багасаад байна уу? Аль талыг та ер нь илүү төлөв харж байна? За ер нь бол мэдээж урдаас захиалт онлайн шопууд бол маш байдаг. Тэглээгээд үндэсний үйлдвэрлэл зогсооч юм уу гэдэг байхгүй ч болохгүй. Тэгэхээр сая ковид бидэнд маш тодорхой харуулсан шүү дээ. Хил хаагдлаа бүх юмны үн нэмэгдээл үйлдвэрлэх газар байхгүй ч гэдэг юм. Тэгэхэд тэр үед манай үйлдвэрлэлийн хамгийн оргил үе байсан. Гарах уу гарна хэд хоногт яаралтай бол 3-5 хоногт тэгэл тэр бол үнэхээр манай даваа тал байсан. Тэгээд тэрнээс хойш манайх бол ерөөсөө ихэнх зарим газрууд ирчээ алдсан л да. Ерөөсөө ингээд захиалгагүй болоод ингээд зогссон ч юм үйлдвэр байдаг. Манай хувьд бол харин тэрийг илүү ингээд менежменттэй илүү хүмүүс хүртээмжтэйгээр үйлдвэрлэлийг хөгжүүлж даван туулаад тэгээд хэрэглэгчтэй бид нар үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглээ татчихээн. Тэгээд манай монголчууд бас үнэхээр үндэсний үйлдвэрлэл байх хэвээр үндэсний үйлдвэрлэлд дэмжих хэвээр монгол залуучуудаа ингээд орлоготой ашиг орлоготой байхад ингээд дэмжих хэвээр аягуулсан ойлгодог дэмждэг болцоод манайх маш их үзэсгэлэн хугацаанд оролцдог тийм үзэсгэлэн хугацаанд оролцсон манайх бүтээгдэхүүнтэй хямдруулдаг гой тайлбарлаад ингээд өгдөг учраас ер нь яг манай хувьд бол тэр хүндрэл бол маш бага. Гэхдээ нийт яг ингээд массаар навж үзвэл ерөнхийдөө урдаас захиалгах ч юм уу хятадын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөнө гэдэг бол маш хэцүү. Харин манайх бол чанараараа өрсөлдөж байгаа. Таны хувьд бас дээр яриандаа дурдсан шүү дээ тий. Солонгосын зах зээлд бас нэвтрүүлээд эхэлж байгаа гэдэг. Ер нь цаашдаа гадагшаага ер нь хэр тэлэх бодлого танд ер нь явагдаж байгаа вэ? Гадагшаа судалгаа их хийж гинөө. Тэгээ судалгаа хийж гин тэгээ бас гадаадад амьдардаг бас монголчууд мань бас яг аюух дэмжиж те захиалга өгдөг. Одоо жишээ нь манай сумагийн бүхчийн аврагууд маань бас гарын бэлэг дэвжин дээрээс өгдөг. Тэрийгээ бас манай бүтээгдэхүүн сонгох жишээ нь те Америкт ингээд ярстан ажилладаг хүмүүс бас ингээд манай бүтээгдэхүүнийг захиалж авч өөртөө нэр логотой захиалж аваад бас хүмүүс бэлгэлэх. Тэгээд бас Европын орнуудад ч гэсэн ингээд манай бүтээгдэхүүнийг ингээд авч зардаг те хэрэглэдэг хүмүүс бэлгэлдэг хүмүүс маш их байдаг л да. Тэд нэр ингээд нэг Монгол эмэгтэй манай бүтээгдэхүүн авч яваад найстай бэлгэсэн чинь би нэг хятад захиалж авъя гэж бодож ирсэн. Монгол тийм юм хийдгээгээд нөө төгөлдөр хуурын нөө нэг ноотоо ингээд утсаар ингээд хардаг болсон юм байна зам сургалтууд. Тэгээд манай утсаа тавиргаас захиалж авч ирсэн, хөл бөмбөг плүбүү захиалж авч ирсэн гэдэг. Ерөнхийдөө бол эрэлт бол хаанч байгаа. Тий бид нар одоо улам хөгжөөд үйлдвэрлэлээ хөгжүүлээд тэр бүхэнд бас тооцоо судалгаатай бас хурж ажиллахыг л ирээдүйд зорж байна. Тэгээд одоо бол бас нэг бүр амар сайн хөгжиж өгөө. Одоо үйлдвэрлэлийн хүчин шалтгаан нэмээд ядчлаа мөнгөний бүх сүлжээ дэлгүүрүүдээр нь бүх нэрэн бүтээгдэхүүн ингээд нийлүүлчихдэг тий худалдааны төвөддөөгөр ингээд нийлүүлчихдэг болох хэмжээнд очихын тулд манайх зорж байна. Тэрний дараагаар бас гадаад руу судалгаа хийж агаад явнаа. Одоо таны хувьд яг ингээд мэдээж уран бүтээл сэтгэлгээ бас байгаа бах тий бүтээгдэхүүнүүдээ хийхийн тулд яг бүтээгдэхүүн хийхэд одоо шин санаа гэдэг юм уу тэр бүхнээ яаж гаргаж ийнэ? Ер нь бол юмнаас л харна. Одоо энэ манай арга барил гэдэг нь хос хамбан зол уран зурагнаас гарч ирсэн байна тий. Тэгээ одоо тэр чихэр арлын сав гэхэд бас энэтэй төстэй ингээд хунцар бүтээгдэхүүн гэдэг юм уу тий энийг ингэж өөрчлөлт ингэж хийж болох юм байна гэд. Тэгэл одоо шинжлэх уур амьсгал оруулаад ийм гоё гацууран тав сантагийн малгай мөсөн чихэр гээл ерөөхдөө
нэг улирал тэгээд баяр ёслуудаар ингээд бас шинэ санаа загваруудыг гаргаж хэрэглэж байна. Тэгээд одоо утасны тавир хэрэглэж байгаа хүндээ 5 гамбазаа санал болгодог ч юм уу те 5 гамбаз авч байгаа хүндээ манайх юм түлхүүрний осор үзэг болны сав хийж байгаа шүү гэд танилцуулдаг ч юм уу. Тэрнээс л одоо бүх ажил бүх ингээд үйл ажиллагаа борлуулалт нь эхэлдэг те. Одоо жишээлбэл энд бас харагдаж байгаа энэ одоо онсон тоглоом шиг ингээд аюу хөрх харагдаж байна. Энэ бүхнийг та одоо бүгдийн санаагаа өөрөө гаргаж байна уу? Одоо тусгай дизайнер гэж танай компани. Тийм манай дээр дизайнер байгаа. Тэгээд нэмэгдээд би бас өөрөө санааг оруулна. Тэгээд хэрэглэгчдийн маш их юу л дээ санал хүсэлтээс үзэсгэлэн болтонд орж бас санал хүслээдэг. Facebook-оор манай хэрэглэгчдээ санал хүсэлтэрдэг. Манай энэ утасны анхны утасны тавир маань ингээд утсыг хэлбэрээр тогтоогоод бичлэг үзэж чинь босоор тогтоод ингээд уцаар ярьж чинь те хэвтүүлээд цэнэглээд юм үзэж болдог. Бол ингээд босоор нь цэнэглэхээр ингээд болохгүй байна гэсэн санал хүсэлт ирээд тэгэхээр нь манайх дараагийн загвар болгож энийг гаргаж ирсэн байхгүй. Энэ маань болохоор ингээд босоогоороо байж захта доороосоо цэнэглэгч нь оролттой хэвтүүлээд хэрэгэлж чинь. Тэг хүн мэдээж ингээд халааслаач юм цүнхлээд авч явах бол ингээд салгаад аваа явчих боломжтойгоор энэ дараагийн загвар нь болж гарсан. Тэгээд манай бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг хүмүүс бол танаас ч ингээд утас тогтоох гэхээсээ баг эрүүл мэндийн бүтээгдэхүүн шүү дээ те. Хүмүүс ингээд халсан манай хүүхдүүд ингээд утсаа бариад ингээд бүгтөөгээд ингээд суучдаг. Тэгэхэд би ингээд танаа утасны тогтоогчдын дээр утсын тогтоогод ингээд зайнаас үзээ гэдэг нүдний хараанд нь эргээд нөлөөлж байна те. Тэг хүзүүн үеинд бас эргээд нөлөөлж байна. Тэгээд танаа бүтээгдэхүүн бол нэг би эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж боддоо штэ гэд манай хэрэглэж ирээд санал хүстэй хэлдэг, талархлаа хэлдэг те. Үнэхээр чанартай шүүгээ. Тэр бүгдээс л манай ингээд дараагийн загварууд болон санаанууд гарч эхэлж байгаа юм л та. Тэр бүгдийг гол нь хүлээж аваад тусгаад ингээд явах нь айгүй зүг. Одоо Монгол хүмүүсийг бас ажлын байраар хангаж байгаа. Таны хувьд бол маш том үнэтэй хөрөнгө оруулж байгаа хүн. Ер нь залуучууд ажил хийх дургу болжээ гэдэг яриа бас гадуур их байгаа штэ тий. Энтэй та ер нь хэр санал нийлэх вэ? Миний хувьд бол ерөнхийдөө өөрөө багаас ажил хийсэн. Тэгээд натаа цуг 100 айлтар ингээд гүрүүч хийгээд ч юм уу те барилга дээр ажилласан залуучууд одоо болтор тэрийг хийж явж байгаа залуучууд байдаг. Тэгэхээр яг хувь хүн болгоны ингээд өөрийнх нь ингээд онцлог давуу тал чанарууд ингээд хандлага байдсан болов гэж боддог. Тэгээд нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес хийж байгаа хүмүүсээс яг ажилчдыг залуучуудыг те ингээд зөв уриалгах те зөв сургах ч гэдэг юм уу ингээд аваад ажиллуулаа гэхэд одоо барилга дээр очиод цалингаа авч чадахгүй хөлтүүлсэн ч гэдэг юм уу ингээд хаширсан залуучууд байна шүү дээ. Тэгэхэд тийм тохиолдол баг гараасаа харин залуучууд ажил хийгээд ирж байхад тэр залуучуудын дэмжээ сургаа те зөвлөөд ингээд хөгжүүлээд аваа явцдаг байгаас л гэж боддоо шүү дээ. Одоо манай дээр ажиллаж байгаа залуучууд бол байлуулах нийгмийн асуудлыг шийдэх те нөгөө төгөр маш ингээд тав тухтай ажиллах хүүхдний харах хүн байхгүй байхад нэг ажил дээр хүүхдээ авчираад нэг ажиллах боломжтой хүүхд нэг авар ослогоонод тусдаа өрөөд нэг хичээлээ хийгээд ч юм уу те хоол идэж суучих тийм орчинтой байгаасаа гэж хэлэхэд үйлдвэрхээ байрыг ер нь төгчүүлж ирсэн байгаа. Таны хувьд одоо бүтээгдэхүүн хийгээд бас нэлээд завгүй байдаг бах. Одоо хүүхдүүд нь бас таныг дуурайгаад бас юм бүтээлч байна уу? Тэгэлгүй бах манай хүүхдүүд бол бүр одоо би хүмүүстэй дэвхэ танаа хүүхдүүд яаж ин том болж гинөө яаж юм хэр манай хүүхдүүд бол хүүхд бишээ том хүн гэдэг бүр багасаа биед атсан те 5 6 7 тосол талхаа барайл тэгэл одоо том хүн маань сүүлийн 2 жил боломжтой үедээ автагаа үзэсгэлэн худалдаанд авчирдаг те аавынхаа ажлын зах зугаас нь ойлгодог, ярилцдаг, бүтээгдэхүүнээ ингээд танилцуулцдаг болоод эхэлж байгаа. Тэгэхээр ирээдүйд маш мундаг залуу болж хөгжих хаа манай хүүхдүүд тийм үнэхээр гой санагддаг. Ер нь үзэсгэлэн худалдаанд оролцоод явж байхад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс ер нь бие биендээ хэр ээлтэй байдгийм бэ? Ер нь би бол аюу гой тийм чөлөөтэй болгож эхэлж байгаа гэж боддог. Ерөнхийдөө ингээд хэвлээ те нэг улсад амьдарч байгаа те адилхан бүтээгдэхүүн хийж байгаа бол те хэнд нь ямар асуудал байна, юу вэ? Холбоо байгуулъя те. Одоо хятаар ингээд 5 гамбанд сэлээр орж ирж байгаа татврын өндөр болгоё те. Гэдэм энэ тал дээр ингээд би уриалал яриад явдаг те. Гэхдээ манай зарим хүмүүс айгүй хаалттай хүмүүс байдаг, зарим хүмүүс айгүй нээлттэй хүмүүс байдаг. Зарим хүмүүс ингээд Монголд үйлдвэрлэж ийн гэчээд хятаас оруулж ирээд дээр нь ингээд Монголд үйлдвэрлэгээд бичиг наагаад зардаг ч хүмүүс байна. Харин хамгийн гоё жишээг бол нэг ах над руу ярьж ирсэн. Ах нь ингээд модон тавгийг олон жил хийсэн. Тэ ингээд ерөөс ингээд борлуулалт маань өсдөггүй ингээд хүмүүс нэг таниулж чадахгүй ингээд айгүй борлуулалт муутай байдаг гэсэн чинь чи ингээд тав хийгээд хүмүүст хэрэглээг нь таниулаад ирсэн чинь
ингээд дагаад ахын ус борлуулалт айгүй нэмэгдсэн. Ахын чамд ингээд баярлаа гэж хэлэхэд залгасан юм а гэд нэг ах хуцаар ярьжсэн. Тэр бол надад бас айгүй урам зориг бас өгчээсэн. Тэгээд зөвхөн манай салбарынхан бол ер нь маш цөөхөн яг ингэж дагнж хийдэг хүмүүс бол цөөхөн. Тэр хүмүүс маань ерөөхдөө ирээдүйд бас холбоо байгуулад хамтдаа бас нэг эх орны үйлдвэрлэлийг улам сайхан цэцлүүлэх байхаа гэж бас бодож би бас тэрэн дээр өөрийн багч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө бас ажиллаж байна. Одоо утгагүй бас ой модны холбооны 100 жил болон тэнд бас оролцож бас маш олон хүмүүстэй танилцах хаа. За соёлоо баггүй хугацаанд ярилцлаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцож манай нэвтрүүлэгт маш сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн танд бас маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. За та бүхэндээ бас баярлалаа. Миний хамгийн хэлэх дуртай үг гэвэл ийм үг гэдэг юм аа. Амжилт бол ирээдүйд их том алхам биш. Яг одоо хийж байгаа жижиг алхмуудын нэг л юм аа гэдээ бас залуучууд маань ч гэсэн бас ирээдүйд том зүйлд хүрчих юм шиг бодоо бодохгүйгээр өдөр бүхэн хичээж тэ урдах зүйлээ сайн хийгээд хүний итгэлийг алдалгүй явбал бас эх орондоо сайхан амьдрах боломжууд маш их ээ гэж хэлмээр байна. За баярлалаа. Өглөө хөтөлбөртэй хамтаагаа үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна.